Та бүхэн одоо өөрснөө мэдэндээ та бүгдээ одоо нэг зовлон бол өнгөрсөн хугацаанд цалин нэмлээ гэж хэлээд бодиттой одоо эрүүл мэндийн даатгалын сан нэмэлгүйгээр даатгалын санд нь л өөрт нь ачаал өгөөд байсан болохоос бодиттой одоо мөнгө суулгаж өгөөгүй. Энийн үр дүнд өнөөдөр даатгалын сангийн гүйцэтгэл өртөөл бараг 70-80% нь зөвхөн цалиндаа явдаг болчиход байгаа юм тийм ээ. Энэ зовлон бид бүгд мэдж байгаа. Тийм учраас энийг одоо давтаж яриад яах вэ? Эрүүл мэндийн салбарын албан тушаалын зэрэглэл нөгөө ТУМ 1 2 3 4 5 6 7 8 9 ТУ 1-ээс 8 гэсэн ийм дарааллаар 15% үндсэн цалин нэмэхэд үндсэн цалин гар дээр авч байгаа дундад цалин яаж нэмэгдэх үү гэдгийг харьцуултыг харуулъя. За 1 сая 166 мянган төгрөгийн цалинтай хүн гар дээрээ 2 сая 92 бусад нэмэгдлээ нэмээд 2 сая 92 мянга 373 төгрөг авч байгаа юм байна. ТУМ 1 хэрвээ үндсэн цалин 15% нэмэхэд үндсэн цалин 2 сая 406 болоод тэгээд бусад нэмэгдлүүдээ нэмэхлээр энэ маань 2 сая 427 мянга 153 төгрөг болох юм байна. ТУМ 1. За ТУМ 5 жишээлбэл 2 сая 746 мянган төгрөг 964 төгрөг гар дээр одоо авд юм байна. Үндсэн цалин 1 сая 414 төгрөг. Энэ үндсэн цалин 2 сая 996 мянга 678 болох юм байна. Тэгээд үндсэн цалин нөгөө бусад нэмэгдлүүдэд нэмэх юм бол 3 сая 22 мянга 736 болчих юм байна. За ТУМ 7 нэлээд одоо туршлагатай олон жил ажилласан засгийн эрхлэгчийн хэмжээнд очиод ирэхлээр одоогийн авж байгаа цалин 1 сая 637 нэмэгдэлтэйгээ нийлээд 3 сая 37 мянга авж байгаа юм байна. Үндсэн цалин 15% нэмэгдэхэд энэ 3 сая 493 болох юм байна. За тэгээд үндсэн цалин 31% нэмэх нь 31% гэдэг нь үндсэн цалин 15%, дагалах нэмэгдэл нь 16, ингээд нийт цалин 31% нэмэгдэж байгаа байхгүй юу? Энэ 3 сая 523 болчих. Тэгэхээр хамгийн багадаа 2 сая 427 төгрөг юм байна. Цалин гар дээр авж байгаа нэмэгдлийн дараа хамгийн өндөр нь ТУМ 9 3 сая 888 мянга 217 төгрөг болж байгаа юм байна. Ийм байдлаар нэмэгдэхээр тооцоо гарч байгаа юм байна шүү. За мэдээж энэ болгон нэмэгдэл гарахлаар бид нөгөө үндэсний зөвлөлийнхөө даатгалын сан тэгээд тэр дотроо бид чинь нөгөө цалин гэсэн юу байхгүй шүү дээ. Тусдаа төсвийн ангилал байхгүй. Тэгэхээр нөгөө гүйцэтгэл дээр эн чинь нөгөө эмгэгчүүлж нэмэх гэл одоо нөгөө баахан тоо бодох хэрэгтэй болбаа. Тэрийг даатгалын ерхий газрынх нь хэрвээ ингэж нэгдэл яах вэ гэдгээ хэлчих юм байгаа шүү дээ одоо. Нармандахтар саяны энэ нэмэгдэхэд бусад юун дээр яаж даатгалын сан дээр ямар ачааллууд ирэх үү яах вэ тэр талаараа бас мэдээлэл өгчөөрэй. Даатгалын сан 181 тэрбум төгрөгөөр бодтой нэмэлт бол цэвэр одоо цалингийн урсгалаар нь бодоод нэмэхэд ямар ч байсан нэг дунд чинь 3 сая орчим бол очих юм байна гэж харагдаж байгаа юм. За магадгүй одоо гишүүдийн санал дэмжигдээд энэ тоо маань бүр нэмэгдээд 2.400 тэрбум төгрөг очих чинь шүү дээ 181 нэмчих чинь. За тэгээд дээрэс нь бид хэмнэлт үр зээлийн асуудлаа жоохон бага байлгаад хэмнэлттэй буюу сахилга баттай байгаад за дээрэс нь бас одоо удирдлагын зохион байгуулалт дээр нь одоо даах өвчнүүдийн хамтын төлбөр инфляцийн төвшин нөгөө төлбөртэй тусламж үйлчилгээний журмаа нэмэгдүүлэх энэ байх юм бол энэ үзүүлэлт маань өшөө бүр 15% дээр нэмэх нь 16 гэдэг байгаа шүү дээ. Энэ маань бүр 15 дээр нэмэх нь бараг 25% болж болохоор нэмэгдлүүд нэмэгдэх юм боломж бас харагдаж байгаа маа. Эрүүл мэндийн ажлын даатгалын шинжилгээ гэж шүү дээ. Энэ маань нодлон 24 онд 800 тэрбум. Тэгээд одоо 25 онд 300 тэрбум нэмэгдсэн байна л да. Тэгээ энэ нэмэгдэл чинь бидний нөгөө мөнгө байхгүй байгаа одоо 300 тэрбум чи энд гарч ирээд байгаа юм шүү. Тэгээ одоо энэ 300 тэрбум чи яг хэдэн хүний эрүүл мэндийн даатгалын мөнгө юм бэ? Тэгээ одоо яг энэ даатгалын төлөх ажилчдын тоо нэмэгдсэн юм. Энэ ийм асуудал. Энд чинь ингээ хоосон 300 тэрбум бид нарт 25 онд нэмээд өгсөн юм шүү. Ерөөд гэсэн. Гэхдээ харин тэгээд одоо энийг ингээ бид нар ингээд тусан зөвчлөлөө хөрөлцөхгүй байна. Та нар мөнгөө хааш нийцсэн ингээд яг үнэндээ хойр гаргаад ингээд сар сараар хойр гаргацсан тэр нэгээд эмнэлгүүдэд өгсөн тэгсэн мөртлөө үлдэгдэлтэй үлдлээгээд улсын их хурлын чинь гишүүд чинь болохоор энэ мөнгийг хааш нийцсэн гэдээ асуугаад байгаа. Эндээ байгаагийн тайлбар өгөхгүй юм. Тэг энэ ч одоо энэ зохиол бидэрт 300 тэрбум юу өөрөлд өсгөгдсөн юм биш. Нодлон жилийн өр болох 316 тэрбум төгрөгийг нэмэхдээ ерөөсөө энэ ажилтгч даатгалагч тэгээд мөнгө төр тавиад өгсөн. Одоо бид нар ч гэсэн 181 тэрбум ч юм уу эсвэл одоо эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын одоо цалинг тодорхой хуваар нэмэх шийдвэр засгийн гас тохиолдолд энэ мөнгөө энэ дээр биш төр даах төрөөс одоо
хариуцах тусламж үйлчилгээний улсын төсвөөс олох санхүүжилтэн дээр л нэмжиж бодтой санхүүжилт болох юм. Тэгээд дараагийнхан санал нь бас шууд энэ тэгээ залгаад. Юу гэхээр биднээс үнэхээр манай төсвөөс хасах гэж байгаа бол одоо жишээлбэл тодтоглоор 50 хэдэн тэрбум энэ хассан шүү дээ. Тэгээ хасах гэж байгаа бол эннээс хасах хэрэгтэй биз дээ. Тэгэхгүй бид нарыг хэрэгжилж байгаа мөнгнөөс хайрцагтай мөнгнөөс авчиж хасаад энийг та нар улсад тусламж үйлчилгээ хүргэе гэдэг юм шаардлага тавина. Тэгэхээр энийг бол тэр нийгмийн бодлогын байнгын хороомороо тэр улсын их хурл бодлонд танилцуулмаар юм байна. Би бол одоо энэ 300 тэрбум төгрөг чинь нэг хүний одоо эрүүл мэндийн даатгалын тооцоолоор нь гаргахлаар хэдэн хүний даатгалын мөнгө гарч байгаа гэдэг тооцоол байна. Тэгэхээр тэр хүн тэр жил тэгж их олон хүн ажилд орж өөрөө даатгалаа төлөх босноо гэдэг одоо эдийн засгийн тооцоо байх хэрэгтэй. Тэгжээж энийг нэмэх хэрэгтэй байлгүй дээ. Би бол тийм саналтай байна. Баярлалаа. За нэг нэмэлт мэдээлэл өгөхөд ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын самбар 3 асуудлаас болж тусламж үйлчилгээ юу өөрөх төлбөрт ороод байгаа. Нэгдүгээрт нь бол саяны зөвлөгөөг шинэ хэлтгэр ерөөсөө хөөсөрсөн орлого буюу орж ирэхгүй орлогоор төсвөлөөд орлогын дамждаг, зарлах талын холбоочлолоор дамждаг юм эсвэл. Энэ дундаас жишээлбэл энэ жил 246.7 тэрбум төгрөгийн ялдагтал гарч байгаа. Нөгөө талаас төр дарах тусламж үйлчилгээ байгаа. Энэ бол орж ирсэн мөнгнөөсөө бас 2-3 дахин илүү мөнгө шаардчихдаг. Мөн төр дарах төрөөс нөгөө эрүүл мэндийн даатгалын хариуцах иргэдийн шимтгэл төлсөн. Одоо жишээлбэл энэ жил 300 тэрбум төгрөг орж ирлээ гэхэд эдгээр хүмүүс маань 800 тэрбум төгрөгийн тусламж үйлчилгээ авдаг. Эдгээрийн зөврөг 500 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн улс маань нөхөж олгодог. Ийм 3 одоо зүйлээс шалтгаалаад эрүүл мэндийн даатгалын сан манаас ингэж яваад байгаа гэж. Тэгэл нөгөө цуглаагүй баахан татврын хураамж хөөсөрсөн хураамж тавиал. Тэгэл нөгөө гүйцэтгэл нь тэрэндээ хүрдэггүй. Төр даах тусламжтай бас одоо гүйцэтгэл нь санхүүжилтийн бодтой биш шимтгэлээ нэмж чаддгүй. Төр дааж байгаа шимтгэлээ бодтой болгоод нэмчих юм. Тэгэхээр бид бас даатгалын үндэсний зөвлөлөөс ерөн болоод энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд гарч байгаа хамгийн чухал зүйл нь саяны хэлдэг 3 тов. Энэ 3 тов бодтой болохгүй юм хязгаарч засахгүй ийм том хоосрол үүсэж байгаа. За мэдээж энд одоо 15%-аар нэмэхэд шаарддаг 181 тэрбум гэдэг бол нийт цалингийн санд шаарддаг төсөв гэж ойлгож байгаа. За энэ дотор бол нөгөө ажил олгогчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэл. За дээр нь одоо хувь хүний эндээш, хоот гэх мэтлэн энэ зарлууд нь тооцогдсон дүн болов гэж. Яг энэ бодтойроо яг нөгөө ажилтан гэдэг юм уу цалин дээр одоо нэмэгдэл болоод ороод ирэхлээр энэ одоо мэдэгдэж байгаа дүнгууд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэл татваруудаа басаад ирэхлээр яг бодит орлогогүй ажилтны гар дээр очиж байгаа цалин бага очдог. Эндээс үүдээд нөгөө цалингийн зөрүүний асуудал, нэмэгдлийн зөрүүний асуудлуудыг бас маш тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай нэг. Хоёрдугаар энэ нэмэгдэл маань өөрөө нэг худалдаа авагчийн тогтолцоороо шилжсэнтэй холбоотойгоор хүссэн ч эрүүл мэндийн даатгалын сантай л одоо холбогдоод байна. За бид нар өнгөрсөн 2 удаагийн нийгэм бодлогын байнгын ороонд болон улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтүүдээр бол ерөөсөө маш тодорхой 3 асуудал ярьж байгаа. Төрөний хэлдэг нэгдүгээр төр хариуцах тусламж үйлчилгээний зардлыг тал дээр төр талдаа нэмэгдүүлэх. Төр шимтгэлийн хариуцах иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг бодит одоо энэ зардал руу нойртуулж 3 хүнээс баггүй хугацаанд одоо хуваар нэмэгдүүлье гэдэг саналыг бол өргүүлсэн боловч сангийн яамнаас бол энэ дэмжигдэггүй. Гол асуудал одоо энэ дээр л үүсэж байгаа. Нэгэнд бид ч одоо их хурлаас томилж байгаа. Дээрээс нь хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд тааж бас уулзах болно. Бидэнд их боломжууд байна. Дээр нь энэ дотор энэ зовлонгийг мэдж байгаа юм чинь бид нэг олон юм шаардахгүй шүү дээ. Тийм ээ? Яг л тодорхой үед асуудал байгаа шүү дээ. Зүгээр л одоо хамгийн бодиттой юм чинь төр таах тусламжаа бодтол даач гэж байгаа шүү дээ. Тэ? Энийг зөрж хэд байгаа вэ? Жил бүр 200 гаруй. Тийм 200 тэрбум. За тэгвэл хэдүүл бас ганцхан юм тавихгүй. Дээрээс нь нөгөө шимтгэлээ 3% болгоо. За тэгээд тэр нөгөө биелэхгүй том зорилт их болчихмор шүү дээ. Бодтол болмоор юм тийм. Нэг ийм 3 зөвлөлөөр даатгалын үндэсний зөвлөлөөр сэтгүүлээ бичгээ драфталж гаргаад
даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн тэрийг одоо юу гэх юм мэдэгдэл гэх юм уу, шаардлага гэх юм уу, бас нэлээд тийм акценттэй байсан дээр л үүдээ. Ажлын албаных нь одоо ажиллая. Бэлт. Тэгээд даатгалын үндэсний зөвлөлөөс даатгуулагчийн эрх ашиг хамгаалж өгдөг явж шүү дээ. Тэгээд даатгуулагчийн эрх ашиг хамгаалж 26 оны төсөв эрүүл мэндийн даатгалын санд ийм зүйлүүдийг онцгойлон анхаарч хийхгүй бол энэ даатгал өөрөө давхар ёстой. Энэ нөхцөл байдал улам дортхоос сайжрах тийм боломж байхгүй гэдгээр л хэдүүлээ гаргая. Тусламж үйлчлэгээ болон даатгалаар үсэж байгаа талаас өнгөрсөн хугацаанд хичнээн төгрөгийн зарлага гаргаад хичнээн төгрөгийн одоо орлого хийгээд хичнээн төгрөгийн зарлага гаргасан талаарх бодит мэдээлэлд нь тулгуурлаад энэ эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой тэнцэл алдагдахад хүргэж байна гэсэн ерөнхий ийм 3 агуулгаар бичиж юм уу? Тэгээд дээр нь тэгвэл бид нар бичээд явуулчих. Зөв гişүүд рүүгээ явуулчих. Хариуцлага бид хурцлж байгааг би заавал байна. Бид тийм олон удаа хяналттай ажиллагаа явуулж байна. Илүү одоо нээлттэй болгох, захирамжуулах, даатгалын сангийн мөнгийг зөв бусаар зарцуулах байдалтай тэмцэж байгаа барьж байгаа гэдгийг хэлээд байхгүй бол та нар нэмэлт байдаг та нар яадгүй гэдэг ийм байр суурьтай ус төрчиж хандаад байгаа шүү дээ. Би өөрөө тэр дотор нь байгаа учраас маш их зовлон тэр нэг юм ахал өөдөөс та нарт юм байгаа шүү дээ. За энэгээ зөрчих тэгэл даваа нэмчих 3 их 80 болчих гээд тавлж байгаа юм шиг ийм байдал үүсгээд шүү дээ. Тийм учраас бид бас одоо ямар ажлууд хийсэн юм бэ? Энэ даатгалын санхүүжилтийг гүйцэтгэлийг илүү одоо тунгалаг болгох, буруу зүйлд ашиглахгүй байхад бид хийсэн алхмуудаа бас дурдах нь аюулж гоо шүү. Тийм ээ? Ингээд дуртаад ингээд бас нэг бичиг бэлдэж. За тэгээ суугаад одоо ерөөсөндөөс гарахгүй хэдүүлэлт орно ич. Тэгээд одоо ер нь тэгээд энэ үнэн байдлыг хэлж яахгүй бол одоо нөхцөл байдал бол тийм амар биш шүү. одоо хийчихгүй. За даатгалын ерөнхий газрын ажлын хэсгийнх нь үндэсний зөвлөлийн ажлын албатай нийлээд За бушууга одоо сууж байгаа л бич. Бид энд яриа л бич. Хэдүүлээ энэ бичгтээ болоод гараа явна тэрнээс. Бас нэг мэдээлэл хэлэхэд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажлаас нь төр өгсөн юм байна. Эрүүл мэндийн яамнаас сонгол шалгалттай холбоотой засгийн газрын хэрэг эрхлэх газарт бид оюугаа шаардлага өгсөн байгаа. За буцаад бас зарим нэг зүйл нөгөө шинэ төрийн албаны зөвлөлийн бас нэг өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн заалтуудыг нэмж хасах юу орж ирсэн. За үүнтэй холбоотой дахиад бид одоо өөрчлөлтөө оруулаад засгийн газрын хэрэг эрхлэх газар руу эрүүл мэндийн даатгалын ерхий газрын даргын сонгол шалгалтын шалгуур үзүүлэлтүүдийг бэлдээд өгсөн байна. Өнөөдөрчлээ тусгацсан. Бид бол энэ дээр бол эдийн засагч тэгээд эрүүл мэндийн эдийн засгийг ойлгодог санхүүгийн мэргэжлэн гэдэг л том байр суурьтай явж байгаа шүү.